Сайн байцгаана уу их үзэгчдээ сайхан амарцгааж байна уу? Монголын мэдээ суваг танд Ням гарагийн өдрийн мэдээгээ хүргэж байна. Эхлээд бид цаг агарын мэдээллийг хүргэе. Өнөөдөр нутгийн хойд хэсгээр үйлэрхэг бусад нутгаар багавтар үлдээ. Увс нуурын хотгор Монгол алтай хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-аас 10 м, Алтайн салбар улс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-аас 14 м хүрч ширүүлсэн. Увс нуур уулан дархатын хотгор завхан голын их Тэс, хараа, ерөө, голын хөндөгөөр 20-с 25 градус хүйтэн Монгол алтай, хангай, хөвсгөл, хинтийн уулархаг нутаг, хүрэн бэлжир орчим, эдэр, орхон, сэлэнг, тэрэлж, хэрлэн, онон, уулз, халах голын хөндөгөөр 16-аас 21 градус, Алтайн, өвөр говь, эхийн голын баян бүрд орчмоор 2-с 7 градус хүйтэн Хангайн нурууны өвөр билээр 7-оос 12 градус, бусад нутгаар 12-аас 17 градус хүйтэн байх нэ. Улаанбаатар хот орчмоор багавтар үлдээ цас орохгүй, салхи баруунаас секундэд 4-с 9 м, 12-аас 14 градус хүйтэн байх нэ. Одоо бид сурвалжлах багийнхантайгаа холбогдож та бүхэнд мэдээллийг шууд хүргэх гэж байна. Гадаадад тэтгэлэгтэй суралццгаая 2025 өдрлөг яг одоо тусгаар тогтнолын ордонд болж байгаамаа. Манай сурвалжлагч Солонго зураглаач Ишторж нар мэдээлж байна. За үзэгчдээ Монголын мэдээ сурвалжлагыг тусгаар тогтнолын ордноос мэдээлэл хүргэж байна. Энд гадаадад тэтгэлэгтэй суралццгаая өдөрлөг болж байгаа. Энэхүү өдөрлөгт одоо оролцож байгаа Монгол дахь Минторо коллежийн захирлаас зарим асуултыг тодруулъя. Ер нь одоо Монгол хүүхдүүд яг одоо их сургууль 10 жилээ төгсөөд гадаадад сурах боломж нь хэр байдгийг Монгол дахь Минторо коллежийн зүгээс одоо хүүхдүүдэд тэр боломжийг ер нь хэрхэн олгодیں хэр нээлттэй байдгийг. За өнөөдрийн хувьд болохоор энэ гадаадад тэтгэлэгтэй суралцгаая 2025 оны ивийн дарга хэмжээ болж байна. Жилд нэг удаа явагддаг. За мэдээж Монгол хүүхдүүдийн хувьд бол гадаадад одоо сурах сонирхол бол маш их бүгд. Энэний хамгийн гол давуу тал нь ямар хэмжээний тэтгэлгээр суралцах вэ гэдэг дээр одоо асуудлыг шийдэгддэг. За манай Монголын Минторо коллежийн болон Бавуу их сургуулийн хувьдлалтай зэрэг давуу талууд ихтэй. Одоо бид нар бол одоо энэ Бавуу их сургуулийнхаа мэдээллийг танилцуулж энд оролцож байна. За Бавуу их сургуулийг одоо сонгох одоо давуу талууд нэг бол хамгийн нэгдүгээрт одоо Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC хот боёо хамгийн аюулгүй бүсэд цагаан ордноос 200 м-ийн зайд байрладаг. Мөн одоо Монгол хүүхдүүдийн хувьд бол одоо төлбөрийн хувьд бол маш хямд. Монголын одоо Минторо коллежийн талаас нэлээд өндөр тэтгэлэг өгдөг. За мөн одоо аккредиташн буюу магадлалын итгэмжлэл маш чухал байдаг сургууль төгсгöd. Тэгэхэд бол одоо манай Бавуу их сургууль маань одоо дэлхийн топ сургуулиудтай ижил одоо Yale, Harvard энэ бүх одоо дэлхийн топ сургуультай ижил одоо магадлалын итгэмжлэлтэй одоо сургуульд сургаж төгсгөхөөр бас давуу талтай. За тэгээд өнөөдөр энэ ивент арга хэмжээнд оролцож байгаа хүүхдүүдийг бас Америкийн нэгдсэн улсад одоо сурах бүх сонирхолтой болон одоо боломжийг хайж байгаа хүүхдүүдийг манай сургууль дээр ирээд мэдээллийг аваарай. Аль бисны эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулаад 500 гаруй оюутныг одоо 38 тэрбум төгрөгийн тэтгэлгээр суралцуулаад одоо бид нар маш амжилттай энэ төслийг хэрэгжүүлж яваа ийм сургууль байна. Өнөөдөр яг өдөрлөг дээр ирээд хүүхдүүд ер нь ямар асуултыг ер нь төлхөө асууж байна. Тэгээд яг нөө гадаадад сурахаар бэлдэж байгаа хүүхдүүд одоо юун дээр илүү анхаарах хэрэгтэй байдгийг та нэг зөвлөгөө өгөөч. За хүүхдүүд бол мэдээж хамгийн номер 1 төлбөрийн асуудлыг бол ярьж байна. Хэдэн тэтгэлэг ямар байдгүй, төлбөр хэд байдаг вэ? Мөн одоо академик англи хэлийг одоо маш эрчимтэй сураад одоо хамгийн гол тэтгэлэг авах гол юм төлбөрөөс илүү хүүхдүүдээ академик англи хэлийг сурсан байх нь чухлаа. Та нар академик англи хэлээс эх орондоо сурсан байхад гадаадын аль ч орн зөвхөн манай сургуульд гэхгүйгээр бүхэл орны тэтгэлгийг авах хамгийн боломжтой гэдэг одоо мэдээллийг л өгч байна. Ер нь бол академик англи хэлээр маш сайн сураарай. Энэ болгон дээр тэтгэлэг бол авахд бол боломжтой шүү гэдгийг хэлмээр энэ хэл чухал гэдгийг. Монгол дахь Минторо коллежийн хувьд одоо энэ жил хичнээн хүүхдэд тэтгэлэг өгч одоо Америкийн нэгдсэн улсын Бавуу их сургуульд ер нь яг одоо хичнээн хүүхд суралцж байгаа юм. За энэ манайчин Америкийн нэгдсэн улсын бас Бавуу их сургуулийн маань давуу тал нь жилд 3 удаа эсэлт авдагаараа давуу талтай маш олон мэргэжлэр сургадаг. За сая манайх намрын эсэлтэнд болохоор 12 хүүхэд маань бакалавр магистрт явлаа. Одоо энэ өвлийн эсэлтэнд 4 хүүхэд маань явлаа. Одоо энэ хаврын эсэлтэнд 7 хүүхэд бэлтгэгдээд одоо явах гэж байна. Тэгээд жилд ямар ч гэсэн 30-40 хүүхдийг явуулдаг.
Яг одоогийн байдлаар Монтеро коллежид одоо хичнээн хүүхд яг англи хэлийг яг суралцж байна. Монтеро коллежийн хувьд бол одоо англи хэлийг Монтеро коллежид 200 гаруй хүүхд сурч байна. За Монтеро коллежийн давуу тал маань одоо хүртээмжтэй байдлаар одоо Америк стандартаар одоо академик англи хэлийг одоо бүхэл хүүхдүүдэд хямд төлбөртөөр эх оронд нь ээж аваахын хажууд сурах зорилготойгоор одоо үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн үг. За мэдээлэл өгсөн танд баярлалаа. За баярлалаа. Бүгд найрамдах Солонгос улсын Asian Box кино компани болон Монгол улсын Green Show Production F Studio-гийн хамтын бүтээл Зүрхний сараан уран сайхны кино нээлттэй хийлээ. Энэ киног хоёр улсын хамтарсан баг дэлгэцийн бүтээл болгосон байна. Ингэснээр туршлага солилцож ур чадвар ахих шинэ боломж нээгдэжээ. Монгол улсад энэ сард ийхүү нээлттэй хийж байгаа бол Зүрхний сараан киног Солонгос улсын үзэгчид 3 дугаар сард хүлээн авч үзэх боломжтой юм байна. Мөн дэлхийн зарим орнуудад нээлт хийж үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөжээ. Үүний дараа олон улсын сошиал сувгуудаар гаргах талаар ярилцаж байна. Энэ кино олон улсад нээлттэй хийсний дараа 2-3 дугаар анги хийж эхлэх зорилт тавьжээ. Энэ мэт үйл ажиллагааг хэрэгжүүлснээр хамтарсан бүтээл дэлхийд танигдах боломж гарах юм. За ковид сартахлын дараа Монгол төрч ирэн баг хамт олон бүрдүүлээд энэхүү бүтээл маань хийгдгэр болсон. Монгол сайхан сэтгэлтэй сайхан энергитэй хүмүүстэй азар таарсан юм а. Маш сайн продюсер жүжигчид арай албаны ажилчтай хамтарч ийм сайхан кино бүтсэн гэж харж байна. Кино зохиолыг бичсэн Чуо Йонг Чон энэ киногоор дамжуулан Монгол орны үзэсгэлэнт байгалыг дэлхийн нийтэд харуулах хүсэлтэй байсан юм. Тиймдээ ч зураг авалтын 80 гаруй хувийг Булган аймгийн Бугад суманд хийж энэ хүсэл зорилгоо биелүүлж чадсан байна. За Солонгос улсад уг киноны сонгон шалгуулалтанд 1000 гаруй залуучууд оролцсон. Өөрийгөө сонгогдсон гэдгийг мэдээд маш их баярлсан юм а. 7 хоногийн дараа зураг авалтанд оролцохоор Монголд ирсэн манай киноны хамт олон маш ирч хүчтэй цоглог байсан. Зураг авалтын үеэр хөгжилтэй зүйл өдөр болгон тохиолдож байсныг дурсаж байна. Миний хувьд одоо Солонгос улсад суралцдаг юм оюутан. Тэгээ яг Солонгос суралцж явах гэх хэлний бэлтгэл авах хугацаанд ерөнхийдөө энэ кинон дээр ажиллах боломж авсан гэх юм уу. Тэгээд яг киноныхаа үеэр Монголдо ирнэ гэж бодохоор бүр амар аз жаргалтай. Яг би чинь Солонгос сурж байгаа учраас Монголдо бүр амар сонирхсан байсан. Тэгээд яг Монголдо ирээд ерөнхийдөө Монголоо амар ямар гоё манай монголч ямар гоё юм бэ гэсэн тийм нэг сэтгэл төрсөн. Тэгээд Солонгос үнтэй харьцаж тоглохын хувьд бол ямар нэгэн тийм асуудал байгаагүй. Киноны дүрийн сонголтыг хийхдээ хоёр улсын залуу уран бүтээлчдийг түлхүү хамруулжээ. Ингэснээр дэлхийн нийтэд улам хөгжиж байгаа кино урлагт цаашдын хамтын ажиллагаа илүү бэхжинэ гэж үзэж байна. Ховд аймгийн Дөргөн сумын нийт нутаг цас ихтэй цаашид нэмж цас орох юм бол хаваржилт хүндрэх төлөвтэй байгааг мэдээллээ. Сумын хэмжээнд 193,507 толгой мал өвлжиж байна. Тусам сүүлийн 20 гаруй жил тэмээ сүргээхээ тоо толгоогоор аймагта тэргүүлж байгаа юм байна. За манай сумууд ерөнхийдөө энэ жилийн өвлжилт харьцангуй жоохон хүндхэн талтай байна. Нийт бүх газруудыг хамарсан цаасан бүрхүүлтэй байна. Ягаад гэвэл манайх ч өөрөө агуу шаардлага руу үлж ордог юм онцлогтой сум байгаа. Тэгээ ерөнхийдөө хөдөөдөө бол ерөнхийдөө айл үлжихгүй. Энэ жилийн үед яасан бэ гэхээр цас эрт унаад мөс мөн хүлэж амжаагүй цасан бүрхэл тогтсон учраас хар цус ихтэй нилээдгүй бас малын хорогдолт юм хүн байна. За хаваржилттай үед манайх өөрөө зэгсэндээ өвлжээд одоо ингээд нэг 3 сар гээд бүгдээрээ хөдөөрөг гардаг. Тэгээ одоо хөдөө маань ингээд цасан бүрхэлтэй байгаа учраас энэ хаваржилт нэлийн сонжрох хүндрэх төлөвтэй байна гэсэн бодолтой байна да. Аймгийн сумын аюулгүй нөөц бүрдүүлэлт бас ямар байна? Хангалттай хэмжээнд хүрч одоо хангаж авч чадсан уу? Мэдээж хаваржилт бол сонжрох юм нэлийн хүндрэх төлөвтэй байна гэж энэ үед бол мэдээж аюулгүй нөөц хамгийн чухал шүү дээ. Энэ тухайд. За мэдээж Монгол улсын засгийн газар мөн дээрээс аймгийн засаг албан даалгаврын дагуу мэдээж энэ хүрээндээ бид нар сумын аюулгүй нөөц бэлтэж байгаа. За манай сум бол ерөнхийдөө 30 тонн тэжээл 50 тонн өвс бэлтэх ёстой. Эндээс тэжээлээ бол 100% бэлдсэн. Мөн дээрээс өвсний хувьд 30 тонны өвс нөөцтэй байгаа. Мэдээж цаг өндөрсөн үед нэг зурилт бүлгийнхаа айл өрхөдөд хүргэж тийм ээ нэг 2-3 хоног мэдээж цасны бокс айл өрхөч юм энэ байдлыг бол гарах юм бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Манай сумууд ерөнхийдөө бас талт хэрэг бүс учраас тэмээний нутаг гэж ерөнхийдөө явдээ. Тэгээд яг энэ
нэгдлийн үед яг тэмээг ингээд дэрвээс ч юм уу зэрэгээс авчираа тэмээгээ ингээд өсгөж ирсэн. Энэ утгаараа манайх сүүлийн 20 орчим жил бас Ховд аймагт тэмээнийхээ тоо толгоогоор нийтэн тэргүүлж байгаа. Мэдээж энэ тал руугаа бас Ховд аймагт төр түргэн сүнслэрний тэмээнийг өсгөх бодлого барай явж байгаа. Тэмээ чи өөрөө буцаад нэг бичээдээ маш ээлтэй малдгаа харьцангуй багшаардаг юм аа. Манайс өмнөд энэ жилийн тоогоор яг 8274 толгой тэмээ тоолуулсан. Энэ хүрээндээ бас тэмээгээ өсгөх бодлогыг 2014-өөс хойш хэрэгжүүлээд энэ хүрээндээ ботхны оромшуул юм уу аль эсвэл жишээ нь манай тэмээгч өөр ингээд 10,000-аас дээшээ байсан тохиолдолд тэр тэмээг аливаа зүйлийг омог болгодог. Энэ хүрээнд бас бид нар омгийнхаа судалгаа хийгээ явуулсан. Энэ судалгааны ажил бас нэлээд бас нааштай явагдаж байгаа. Тэгээд бас утахгүй бас төлөв сүмэн маань 70 жилийн 2026 он тохиогдно. Энэ хүрээндээ бас дөрвөнчүүд магадгүй дөрвөн сүмийнхаа 70 жилийн ойтой төмөн тэмээний баярыг хамтгах ийм бас тохиол бүртгэх бас түн ойрхон байгаа. Хинтээ аймгийн Бендер суманд эрүүл мал эх орны баялаг 2025 сэдвт малчдын зөвлөгөн болсон байна. Энэ зөвлөгөөнд Баян Өндөр, Мандал хаан, Баян гол, Дэлгэр хаан, Онон багийн 234 малчин оролцжээ. Байгаль цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн дааз, мал маллах хүн хүчний дутагдaltaй байдал зэргээс шалтгаалж чанартай цөөн малтай байх нь илүү үр дүнтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Харин энэ талаар малчид ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Малчин эрдэн болгон ирж одоо малчдад арга туршлага малчин өөрхийн орлогыг нэмэгдүүлэх талаар аял жуулчил одоо өргөн дэлгэр сайхан ярьлаа. Энэ дотор жишээ нь миний амьдралд бол тэр хоньыг эрт төлөвлөж хургийг эрт ялгаж байсан арга туршлага бол бас наад сэтгэлд тааламжтай санагдж байлаа. Өөрхийн орлого малаж хуугаа борлуулах та махны үйлдвэрийг нэмэгдүүлэх гэх мэтлэн олон сайхан санаа бодлыг ард түмэнд ярьж өгсөнд баяртай байна. Залуу малчны хувьд бол ойлгож байгаагаар бол тоон дээр биш одоо чанар дээр тэгээд бэлчээрийнхээ бас дац тохирсон хэмжээний бас мал аж ахуй чанартай мал аж ахуй боллохоор боломжтой гэж бас ойлгож байна. Хинтээ аймгийн хөдөө аж ахуйн газар, мал эмнэлгийн газар, засаг даргын тамхын газрын татвар, нийгмийн даатгал, хууль эрх зүйн мэргэжилтнүүдийн заавар зөвлөмж зөвлөгөө малчдад үржил шимтэй үр ашигтай өндөр мах сүү бэлтгэн гаргахад төрөөс ямар шаардлага нөхцөл тавьж байгааг дэлгэрэнгүй тайлбарласан байна. Мал маллах арга ухаанаа төгөлдржүүлэх, сайжруулах, залуу малчт нь ахмад малчтаас суралцах, орчин үеийн мэдлэг технологиг бол мал маллах арга ухаандаа нийцүүлж уялдуулах энэ хүрээнд бол үе шаттайгаар малчдын зөвлөгөөнд цаашдаа зохион байгуулагдана. Тэгээд эндээс хүлээж байгаа үр дүн бол одоо мал аж ахуй маань байгаль эх орондоо байгаль уур амьсгалдаа нийцтэй Монгол одоо аж амьдрал өв соёлоо улам одоо өв тээж залуу малчтайгаа улам тэтгэж олуулаа малчин түмэн болох зорилгод оршиж байгаа. Хинтээ аймгийн Бендер сумын хувьд 2024-өөс 2028 онд хөдөө аж ахуй байгаль орчны чиглэлээр түлхүү ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ жилийн хувьд иргэд малчдад зориулсан ажлаа ийхүү эрүүл мал эх орны баялаг малчдын зөвлөгөөнөөр эхлүүлж байна. Одоо та бүхэндээ орчуулагч редактор Пүрэв Долгорын бэлтгэсэн гадаад мэдээллээс хүргэе. Газын зурваст хэрэгжиж байгаа 6-7 хоног гал зогсоох хилэлцээрийн хүрээнд Палестиний Хамас бүлэг дахин 3 барьцааны хүнийг чөлөөллөө. Израилийн тал хариуд нь 180 гаруй Палестин хоригдлыг шоронгоос сулалсан байна. Бям гарагт энэхүү 5 дахь удаагийн солилцоо явагдсанаар Хамасаас чөлөөлөгдсөн нийт барьцааны хүний тоо 16 болж байгаа юм. Харин Израилийн шоронгуудаас 760 гаруй хоригдол энэхүү хилэлцээрийн хүрээнд суллагдаад байна. Өчигдөр суллагдсан барьцааны хүмүүс нь 52, 56, 34 настай эрэгтэйчүүд байсан байна. Нилээд яд руу цонхгоор царайтай тэдгээрд 3 хүнийг Хамасын төлөөлөгчдөөс олон улсын улаан загалмайн байгууллагуудад хүлээлгэж өгч байгааг өчигдөр телевизээр шууд дамжуулжээ. Газын зурвасын төв хэсгийн Дер ал-Балах хотын талбайд болсон энэ үйл ажиллагаанд хэдэн зуун палестинчууд цугларсны зэрэгцээ нүүрээ халахалсан зэр зэвсэг бүхий хэдэн 10 дайтагчид оролцож байжээ.
Израилийн Батлан хамгаалах армийн мэдээлснээр сая чөлөөлөгдсөн барьцааны хүмүүсийн хоёр нь 2023 оны 10 дугаар сарын 7-нд гэрээсээ хулгайлагдсан, нэг нь хөгжмийн наадам дээрээс хулгайлагдсан байна. Өнгөрөх 1-р сарын 19-ноос хэрэгжиж эхэлсэн Газын зургуулт гал зогсоох хэлэлцээрийн эхний үе шатны хүрээнд Хамас бүлэг нийт 33 барьцааны хүнийг чөлөөлж, Израилийн талаас 1900 орчим хоригдол суллах тохироо хийсэн юм. Хамас энэ хэлэлцээрээс гадуур Таиландын 5 иргэнийг өнгөрөх 1-р сарын 30-нд суллаад байгаамаа. Энэ хүрээнд өчигдөр Израилийн шоронгуудаас суллагдсан 183 хоригдлын 18 нь насаараа хоригдох ялтай, 54 нь удаан хугацаагаар ял идэлж байсан, 111 нь 2023 оны 10 дугаар сарын 7-ноос хойш баривчлагдсан хүмүүс байжээ. Ойрох орнууд дахь одоогийн хурцдмал байдал 2023 оны 10 дугаар сарын 7-нд Хамас тэргүүтээ Палестины зэвсэгт бүлгүүд Израильд өргөн хүрээнд халдан довтолж 1200 гаруй энгийн иргэдийг хөнөөж 250 гаруй хүнийг барьцаасан хэрэг явдлаас үүдэлтэй юм. Израиль үүний хариуд Хамаст дайн зарлаж Газын зурваст сүүлийн 16 сарын туршид хуурай замын цэргийн ажиллагаа агаарын дайралт явуулсны улмаас 47,000 гаруй палестинчууд амьурагдж 110,000 гаруй шархагдсан палестинчууд байгаа хэмээн Газын эрүүл мэндийн албаныхан мэдээлж байгаамаа. Хятадын баруун өмнө зүгийн Сичуан мужийн уулархаг хэсэгт Бямб гарагт их хэмжээний хөрсний нуралт болсны улмаас 30 гаруй хүн сураггүй болсон байна. Хятадын төрийн мэдлийн Синхуа агентлагийн мэдээлснээр 10 байшин хөрсний нуралтанд дарагджээ. Орон нутгийн цагдаагийнхан болоод гал сүнэх албаныхан нийлсэн 90 хайх аврах ажиллагаанд 443 аврагч 8 бүлгээр дайжлагдан ажиллаж байгаа юм байна. Бямб гарагийн өглөө 11 цаг 50 минутын орчимд Сичуан мужийн жипийн тосгонд энэ гамшиг тохиолдсон байна. Үдийн хойно 2 хүнийг олж аварч чадсан байна. Ойр орчмын газруудаас 200 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм. Удаан хугацаанд үргэлжлэн орсон бороо болон геологийн нөхцлөөс шалтгаалan хөрсний нуралд гулгалт болсноос 1.2 км орчим урт 100,000 гаруй шометр том шорон овоолго үүссэн байгааг орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чиан ойролцоох бүх нутгуудад үүсэж болзошгүй геологийн аюулын эрсдлийг судалахыг мэргэжилтнүүд шинжээчдээс хүсжээ. Хятадын байгалийн нөөцийн яам үүссэн нөхцөл байдлыг харгалзан геологийн гамшиг сүйдлийн аюулаас хамгаалах онц байдлын зэрэглэлийг 3-аас 2 дугаар түвшинд ахиулаад байна. Хятадын дарга Ши Жинпин сургаггүй болсон хүмүүсийг олж аврах, гамшигын дараах хүндрэл бэрхшээлийг арилгахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллахыг албаныханд даалгажээ. Хятадын засгийн газар хөрсний нуралт гулгалтын үр дагаврыг арилгах сэргээн босголтын ажилд зориулж 11 сая гаруй Америк доллартай тэнцэх хөрөнгө хуваарлсан байна. Одоо үзэгчид та бүхэнтэй ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээллийг хүргэе.
Монголын мэдээ танд Ням гарагийн өдрийн мэдээгээ хүргэлээ. Үзэгч таны ирж байгаа шинэ 7 хоногийн ажилд амжилт хүсье.